Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баталга танилцуулна. Эрхэм ерөнхийлөгч таныг эндэрт урьж байна. Эрхэм гишүүдийн оройн мэндийг хүргье. Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол улсын оршин тогтворын аюулгүй байдал, нийгэм төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх прокурорын байгууллага, авилгалтай тэмцэх байгууллага, цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хяндаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан. Тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хууль дааны тогтолцоог бүрдүүлсэн байна. Ялангуяа 2013-аас 2017 оны хооронд дээрх байгууллагуудын удирдлага томилогдсон албан тушаалтнууд үүнд шууд хамрагдаж байгаамаа. Хууль шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтантай үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улс төрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадахгүй дээр хууль дээдлэх биш, дээрээс ирсэн зааврыг биелүүлдэг. Илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саарамжуулдаг үйл ажиллагааг биелүүлэгч нь болжээ. Шүүх прокурорын байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй байдал, гэмт хэрэг биш болгож хайцгалдаг жишг олон жилийн турш үргэлжиж өнөөдөр хэвээ мэт ойлгогддог боллоо. Түүнчлэн хуулийн байгууллагын албан хаагчид хүний эрх чөлөөг ноцтой зөрчиж, хэрэг хүлээлгэхдээ эрүүдэн шүүх, хууль бус арга хэрэглэж байсан Монгол улсын нэгдэн орсон эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцийг ноцтойгоор зөрчсөн нотлох баримтууд шинээр илрэн гарчээ. Энэ конвенцийн дагуу Монгол улс нь эрүүдэн шүүхийн эсрэг бүх арга хэрэгслийг устгах, даслан зогсоох, хуулийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах үүрэг хүлээсэн байдаг юм а. Ёс зоргийн амь насыг хөнөөсөн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49% холбоотой хэрэг, мөн Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргангуулан стандарт банкнаас зээл авч олон зуун сая долларын өрөнд оруулсан хэрэг, 5 толгойн нүүрсний ордыг хууилдан гадныханд олон жилээр өгөхийг завдсан улс төрчдийн хэрэг, эзэд нь тодорхой, үнийн дүн тодорхой олон зуун тэрбум төгрөгийг зарцуулсан боловч удаагүй зуухны хэрэг, төрийн албыг мөнгөөр арилсан 60 тэрбумын хэрэг, Монгол улсын сонгуульд гадны буюу Шинжаан шимпан компаниар дамжуулан 20 тэрбум төгрөгийг гаргуулan сонгуульд хэрэгэлсэн хэрэг, Багнуурын дулааны цахилгаан станцын концессийн хэрэг, салхитын мөнгөний орд болон түүнтэй холбоотой шүүгч нарын хэрэг, төрийн тэргүүн байсан хүний цуглуулганаас нь алдагдсан зураг гарч ирсэн гэх хэрэг, мөн офшор бүсд их хэмжээгээр байрлуулсан мөнгө нь одоо хүртэл орж ирэхгүй байгаа хэрэг гэх. Энэ Монгол улсын тусгаар тогтнолд аюулгүй байдал ноцтой аюул учруулах олон хэргийг хууль шүүхийн байгууллага илрүүлж шийдэж чадахгүй байна. Олон нийтэд бас ил болсон. Төрийн албаны тухай хууль тогтоомжинд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй бол хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг, хариуцлага тооцдог ийм тогтолцоо бол байгаа. Гэтэл дээр дурдсан хэрэгүүдийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага ноогдуулж чадахгүй байгаа хууль шүүхийн байгууллагын удирдах албан ажил тушаалтнууд өнөөдөр хараа тус байдал гэсэн хуулийн хамгаалтанд ор хариуцлагаас нуугдаж байгаа нь цаашид Монгол улсын тусгаар тогтнол, оршин тогтнол аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болжгүй гэж үзэн үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг бүдгэлзүүлэхээр ерөнхий шүүгч, ерөнхий прокурорын орлогч, авилгалтай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь бүдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх, нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулиуд оруулах тухай хуулийг санаачилсан болно. Мөн засгийн газрын хуралдаанаас гаргасан саналыг хуулинд тусгасан болно. Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн дагуу улсын хурал нь төрийн гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлцэх үүргийн дагуу нэн яралтай хормоор
хилцэн баталж өгнө гэж хүсье. Баярлалаа. За одоо төслийн танилцуулна. Учрал гишүүнийг энд дурж байна.